Сайн байна уу? Боёо ярьж байна. Та бүхэнд Хятадын цасан газрын тэтгэлгээр хэрхэн Хятад дахь ихтэй сургуулиудад сурах талаар сурал видео хүргэж байгаа билээ. Эхний видеогоор бид нар Хятадын цасан газрын тэтгэлийн мэдээлэл системд хэрхэн бүртгүүлэх талаар видео хүргэсэн бол энэ удаагийнхаа видеогоор сонгосон сургуулийнхаа бүртгэлийн системд хэрхэн бүртгүүлэх талаар видеог бэлтгэж байна. Хэрвээ танд бүртгэлтэй холбоотой асуух зүйл гарвал миний YouTube сувг болох Боёо Home Studio руу холбогдоорой. Коммент хэсэгт нь асуух зүйлээ үлдээгээрэй. Мөн танд энэ видео таалагдсан бол subscribe хийхээ мартаваа. За ингээд өмнөх видеонд бид нар өмнөд Хятадын технологийн сургуулийг сонгон аваад Хятадын засгийн газрын тэтгэлийн мэдээлэл системд бүртгүүлсэн байгаа. Ийм учраас одоо өмнөд Хятадын технологийн сургуулийнхаа вебсайтыг хайж болоод гадаад оюутан бүртгэлийн системд бүртгүүлцгээе. Ингээд дагаад хийцгээгээрэй. Хэрвээ асуух зүйл бол гарвал коммент хэсэгт нь үлдээгээрэй. За эхэлцгээе. Нэрийг Google дээр бичээд хай. Soft ингээд сургуулийн нэрээ хайгаад вебсайт руу орлоо. За ингээд нүүр хуудсан гараад ирж байна. За энд маш олон хэлээр агуулмжтай мэдээллийг энэ дунд монгол хэл хүртэл байна. За цаашаа яваад администрийн хэсэг рүү ороод за онлайн аппликейшн систем гэдэг бүртгэлээ систем рүү оръё. За бүртгэлээ систем рүү орчлоо. За ер нь бол энэ бүртгэлийн систем нь ихэнх сургуулиудад дэвшлэн байдаг. Дотоод одоо төсвүүд нь хэрэглэх төсвүүд нь харагдах байдал нь яг ижилхэн байдаг. Зөвхөн энд байгаа сургуулийн нэр өөрчлөгдөд бүртгүүлэх нь дотоод хэрэглэх асуудлууд нь хэрэглэх төсвүүд нь бүгд ижилхэн байгаа. За режистр төвчлөр дээр зараад бүртгүүлье. За энэ цанх гарч ирнэ. За энэ дээр хэрэглэгчийн нэрийг оруулаад пассворд оруулаад за имэйлээ бичээд баталгаажуулах код оруулаад за ингээ режистр төвчлөр дээр дарангуут холбогдох линк нь чиний ингээд мэйл рүү ирэх ёстой. За ингээд дараарай. За ингээд мэйл рүү орвол мэйл дээр чинь онлайн аппликейшн систем олон гадаад оюутнууд гэсэн юм линкээр нь ингээд холбоосоор нь ороод сургуулийнхаа эргээд бүртгэлийн систем рүү орчин. За энэ дээр одоо хэрэглэгчийн нэрийг бичээд өмнөсөн нууц үгээ бичээд за ингээ сайн хийж. За ингээд дараагийн алхамд орно. Өөрөө спонсорлох уу, засгийн газрын тэтгэлэг авах уу гэсэн сонголтоо би засгийн газрын тэтгэлгээд next гэж дарлаа. За доктор мастер гэж байна. Мастер. За департамент IT инженерээр бүртгүүлнэ гэж тооцоол. За шууд English програм дээр гарч ил та. За энэ юм байна. Мастер студент. За англи дээр итгэн програм байгаа учраас ингэ сортлоод харж болно.
ийм 6 цэстэй юм цонх гарч ирнэ. За эхнийхт нь бол хувийн мэдээлэл оруулж өгнө. За ингээд 6 оруулчихна. Тэгээ би өмнө ингээд оруулсан учраас ингээд бэлэн гараад ирлээ. Тэгээ хувийнээр ингээд бусад хувийн мэдээллүүд ингээд оруулаад явчихна. За хятадд байсан хэсэг. Одоо ингээд хятадд байгаа хэсэг гэдэг үгүй гээд мөн Хонконг, Макао, Тайванаас одоо бүртгүүлж яана үгүй гээд тэгээд энэ дээр паспортных нэр паспорт гадаад паспортны дуусах хугацааг оруулна. Ер нь бол гадаад паспортны дуусах хугацаа доор хойш 2 жилийн хугацаатай байвал зүгээр. Яг тэгвэл бид нар мэдээлэл явуулаад 3-аас 6 сар болдог. Дараа нь одоо Монгол дахь элчин сайдын юм даа гэж 1 сар орчим болно. За сургууль дээр хятадд сургууль дээр очлоо гэхэд бас 1 сарын дараа виз чинь гарна. Тэгээд ихэнх мужуудад бол визийг нэг жилээр өгдөг байгаа. Тийм учраас таны паспорт дор хаяж 2 жилийн хугацаатай байх хэрэгтэй. За тэгээд Save Next гэдэг товчлуур дээр дараад дараагийнхаа Starting Plan гэсэн хэсэг рүү орно. За энэ дээр болохоор өмнө нь та хэрвээ хятад хэлний мэдлэгтэй бол HSK өгч ирсэн бол энд мэдээлэлүүд оруулна. Хятад хэлний ингээд төвшингээ оруулаад авч явсан оноогоо энд оруулаад явчихна. За энэ кейсийн хувьд болохоор англи хэлтэй TOEFL-ын 109 оноотой хүүхэд байгаа. Мөн хэрвээ та өөрөө одоо IELTS, GMAT гэдэг бусад одоо англи хэлний төвшин тогтоох шалгалтуудыг өгж асуул эдгээр дээр оноогоо тавьчихна. Бусад хэлгээд нэмэлтээр оруулж болно. За энэ хэсэг бол нэг автоматар чи дөнгөж эхлэхэд нэг оруулсан мэдээлэлээр чи энэ автоматар гараад ирнэ. За recommender хэсэгт болохоор одоо энэ бол чиний мэдээлэл гэхээс илүү чи хаанаас их сурвалж авсан бэ. Тэгээ би энэ дээр болохоор бусад source гэдэг дээр бусад гэж тавиад энэ дээр нөгөө YouTube-ээс авсан бол YouTube линк оруулж өгч болно. Тэгээ боёо home studio тэг утсаа оруулчлаа. За имэйл оруулчлаа. За ингээд Save Next дарчна. За тэгээд энэ education employment гэдэг хэсэг дээр болохоор чиний суралцж байсан түүх болон ажиллаж байсан түүх. За ингээд сургуулиудаа хамгийн их өндөр ингээд эзэмсэн боловсролоос эхлээд 50. За энэ хүүхдийн хувьд бол хамгийн өндөр боловсрол бакалавр, тэг мастер тавлаа хийж байгаа. Тэг бакалаврынхаа сургуулийг дараа нэг курстэй 10 жилийнхаа сургуулийг оруулсан байгаа. За өмнө нь хятадд сурж байсан эсэхүүгөө хэрвээ сурж байсан бол мэдээж ESG тавьчихна. За энд бол ажлын төв. Энэ хүүхэд бол ерөөс ажил хийж байгаагүй байгаа. Тийм син хэсэг delete хийчихнэ. За хэрвээ чи ажил хийжсэн бол add гэж явчихна. Дахиад энэ дээр add med гэдэг одоо 2-3 ажил хийжсэн бол add гэд нэмээд ингээ явчихна. За өмнө нь хятадд ажил хийжсэн эсэхүүгөө. За энэ доор ингээд шаардлагатай материалуудыг хавсаргана. Жишээнд паспортны зураг, визний хуудас гэж байна. Мөн дээр нэмж хэлгээд чиний нөгөө хуудас чинь сонголт хийсэн бол сонголтын хуудасыг бас оруулж өгөх хэрэгтэй. За энэ нь болохоор хятадын засгийн газрын тэтгэлгийн мэдээллийн системд оруулсан файл PDF-ээр бид нар татсан шүү дээ, тий. Тэрийг энд хавсаргаад оруулчихна. За бакалаврынхаа дипломыг хэрвээ доктор тавлаа хийж бол мастрынхаа давхар ингээд 2 хуудас энэ дээр гарч ирнэ гэсэн үг. За транскрипт дүнгийн жагсаалтаа оруулна. За энд болохоор HSK өгжсэн HSK, TOEFL өгжсэн бол TOEFL-ийнхаа сертификатыг хавсарчихна. За энэ дээр HSK гэж харагдж байгаа TOEFL-ыг хавсарсан байгаа. За recommendation letter буюу тодорхойлох цагтл. За өмнө нь чамд хичээл зааж байсан багш нараасаа тодорхойлох цагтлуудыг аваад энд хавсарчихна. 2 ширхэг хэрэгтэй. За энэ хэсэгт бол study plan. За мастерт сурах гэж байгаа хүний хувьд бол study plan буюу self statement гэд оруулж өгнө. Энэ доор хаяж 3 хуудас авах хэрэгтэй мастерт. Докторт бол 5-аас 7 хуудас study plan бичиж оруулах хэрэгтэй. За acceptance letter. За acceptance letter энэ дээр ингээд байгаа линкээр нь ороод багштайгаа ингээд чиний мэрэгчлэр ямар багшууд байна гэдээ хараад
багш нар руу мэйл бичнэ. Мэйл бичээд багшчин тэр мэйл бичээд өөрийнхөө CV-г танилцуулна. Тэгээд CV-г чинь танилцсан гэж чамруу ингээ acceptance letter явуулна. За бид нар аль хэдийн ингээ авсан учраас энд ингээ хавсарчлаа. За дараагийнх нь хэсэг болохоор эрүүл мэндийн хуудас. Эрүүл мэндийн хуудсыг энд хатаачилж байна. За бусад материал гэдэг дээр за шагнал урамшуул гэсэн хэсгүүд байна. Шагнал урамшууллаа ингээд энд хавсраад өгч болно. За ингээд save next руу ороод нэмэлтийн мэдээлэл гэдэг хэсэг рүү оръё. За нэмэлт мэдээллийн хэсэгт бол гэр бүлийн байдал, financial support гэдэг мэдээллүүдийг оруулна. За ингээ аав ээжийнхээ мэдээллийг оруулна. Тэгээд гэмт хэргийн рекорд, гэмт хэргийн түүх үе өгөө, санхүүгийн спорт гэдэг хэсгийг орхиж болно. Бөглөхгүйгээр хятадд батлан даажин хөнгөвөл нөгөө acceptance letter авсан профессорынхаа мэдээллүүдийг энд оруулж өгч болно. За ингээд оруулчихсан байгаа. За дараа нь contact information гэх хэсэг рүү орно. Мэдээж дандаа save хийж явна. Тэгвэл нөгөө хадгалахдахгүй яанда хацаад эхэлнэ. За энэ дээр ингээд гэрийнхээ хаяг утсыг ингээд оруулаад өгчнө. Энэ дээр current хаяг хэрвээ нөгөө аяллаа өөр оронд яваад удаан хугацаар тэнд одоо урилга гэрлэх хугацаанд тэнд байхаар бол энэ дээр ингээд шинэ хаяг оруулаад өгчнө. Хэрвээ зөвхөн home addressтэй ч ажиллах юм би одоо ийж тийш явбал same гэдэг same-аас home country address гэдэг энийг ингээд чеклэж байна. За ингээд энэ дээр урилга ирэхэд хүлээж авах хаяг гэж байна. Энийг бас адилхан ингээд copy from home country address гэдгээ татаад нэмэлт юм байвал энэ дээр ингээд жоохон өөрчлөгдчихтэй юм лээ. Харагдаад өөр харагдаад тэгээд тэр дээр нэмэлт мэдээлэл оруулаад save next руу орно. За save next руу ороход 6 дахь хэсэг рүү орж ийн гэсэн үг. За энэ бол submit хийх хэсэг. За submit хийхээс өмнө бүх мэдээллээ сайн ингээд шалгачих хэрэгтэй. Заримдаа нэр усан буруу оруулцдаг, регистрэн буруу оруулцдаг тал байдаг. Яах гэж байна? Тийм, регистр буруу оруулчих тал. Гэх мэт мэдээллүүдээ ингээд бүгдийг шалгачаад ингээд submit хийгээд сургууль руу илгээчихэж байгаа. За энд нөгөө нэг Хятадын засгийн газрын тэтгэлгийн бүртгэлийн системд оруулсан юм таглалцсан хавсарсан байгаа шүү дээ тий. Хавсарсан учраас ингээд бүх мэдээлэл чинь ингээд сургуулийн систем сургууль руу ингээд шилжиж явчихж байгаа гэсэн үг. Ингээд та зөвхөн хариу хүлээгээд имэйл шалгаад ингээд байж байна. Тэгээ хэрвээ тэнцсэн бол ингээд өөр имэйлд хамгийн түрүүнд ирдэг. Дараа нь ингээд цаасан хэлбэрээр хүрээд ирдэм лээ. Хэрвээ та бүхэнд асуух зүйл гарвал тийм энэ техник ажиллагаанд асуух зүйл гарвал надтай холбогдож болно. Би энэ доор өөрийнхөө YouTube сувгийн нэрийг, Facebook хаяг ингээд бичээд оруулчихна. Харин та бүхэн subscribe хийгээрэй, like, share хийгээрэй. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийнхаа видеогоор харин энэ хоёр том алхам болгоныг 2 дугаар алхам ингээд хийхэд шаардлагатай юуг анхаарах хэрэгтэй, ямар баримт бичиг бүрдүүлэх хэрэгтэй, хэрхэн тэдрийг одоо бэлтгэх ёстой талаар видео хүргэх болно. За баяртай. Дараагийн видеогоор уулзъя. Баяртай.